Хэрэв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой. Хэрэв та бэлэн бол чигвч хийцүү. Хоолой. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. 16. Би шүн хагаслан гэртэн ирсэн ч нойр хүрсэнгүй. Бадрах гэх залуугийн яриаг сонсож нилээд хідэн шил шараа эрэг виски уусан хэрн согтож гавьсан юм алга. Халиуны амьдралыг бодхоос л голоор нэг хар юм зураад хамаг эдэс минь шаналлд идэгдэж байна. Хэдий оромөргүй мартагдсан хэмээн боддог байсан тэр охин сэтгэлд минь бүр ийм ойрхон зайд нуугдсан байсныг ирэхгүй гайхна. Халиуныг ийм гонигт тавилан хүлээж байгааг мэдсэнсэн бол тэр үед тэгж орхиод гадаад руу явдаггүй л байж гэсэн харамслын бодол төрнө. Ханын цаг руугаан хялам хийлээ. Шөнийн 3 болж байна. Энэ чигээрэн ингээд буудан дээр нь суусаар үр цайлгыг хэмээн бодлоо. Гүн шөнийн нам жимтэй уусан нэгдэв. Гэтэл хаалга тогшхон тэр. Юусан билээ? Охин байдаг үлээ. Химэн бодож байтал хаалганы цаана ирсэн итгэхэд харин дуугарч байна. Өнөөхөө орцны 9 давхарт байдаг галзуу ирж гэж. Хайдва. Та гэртээ байна уу? Өөрийг чинь дуудуулаад амар зай үзүүлэхгүй байна. Гой. Та 32 тоодод нэг очиодхоч. Би ядаж ганц цагчулсан нүдний хор гаргамаар байх юм. Таныг очиодход би нэг ясамрах гээд байна. Би түүний хэлснийг сонссон ч хариу дуугарсангүй. Зүгээр л буудантай шигдэн суусаар. Удалгүй өнөөх галзуу ирч цааш эргэн явах шиг болж эргэн тойрон дахиад л гүн шөнийн чимээ аниргүйд хужигдлаа. Намайг дуудаад байна гин. Тэр ер нь хий юм болоо. Хог хай хоолоод гацж өгсөн халиуны охин уу? Эсвэл магадгүй халиуны сүнс үү? Би өөрөөсөн ийн асуугаад уртаар санаа алдлаа. Айдсын хүйтэн мэдрэмж дотроос минь зуурч сэтгэл санаа тохгүй байсан ч би хүчлэн өндийлөө. Тийм ээ. Би одоо айхад хэтэрхий хөөгштөн. Одоо тэр орц руу очихгүй байх шалтгаан алга. Ер нь юу ч байдаг байлаа гэсэн намайг дуудаад байгаа тэр зүйлтэй нүр тулах хэрэгтэй. Тэгээд ч 32 тоот бол одоо хууль ёсоор миний байр болсон шүү дээ. Тийм болохоор ядаж л өмчөн эргэх ёстой. Ингээд би шөнийн годамжаар сажлан нэгэн цагт халиуны амьдарч байсан өнөөх алдарт орц руугаан зүгэллээ. Харанхуй урдсны шатаар дээш өгсөн байхдаа би нэрэн надад 32 тоотын түлхүүр гэж юм байхгүй шүү дээ хэмээн өөртөө хэллээ. Хэдий халзан хайдавтай 8 хийж гэрээ байгуулсан чиглэн түүнээс гэрийн түлхүүр гэж юм аваагүй. Угана өдрийн цагаар цоожны гол сольдог хүн дуудаад хаалганы учрыг олно гэж бодож байсан нь энэхэн мужид мартчихсан байж. Гэвч одоо хамаагүй. Нэгэнтэл орцонд ороод ирчихсэн. Яг одоо 6 давхар даалгаж явна. Дахиад 2хан давхар дээш өгсөд би 32 тоот хаалганы өмнө очино. Төрөвчийн удаа ирэхэд хаалга нээлттэй байсан шүү дээ. Магадгүй одоо ч гэсэн хаалга нь дэлгээс тэж байгаа юм билүү? Би ийм бодсоор 7 давхарыг ардаан үлдээлээ. Тэгээд
8 давхард гарч ирэх мөчид өдөр хаалга тогших чимээ дуулдах нь тэр. Юусэн бэлээ гэж бодоод хідэн хором чих тавин чагналаа. Мах өгөөч. Мах идмээр байна. Гэх эмэгтэй хүний шивнэх туу гарч байна. Эд мөнөөх хог хаяг хоолойд гацаж өгсөн хэрзгэр охин санаанд орж сэтгэл тавгуур гисэн чи би биеэн барьж чадлаа. Үгүй инглээгээд тэр охин руу очих шаардлага байхгүй. Зүгээр л ирсэн зорилготой төвлөрч 32 доод хаалганы өмнө очиход болно. Би өөртөө ийн хэлээд 8 давхрын 32 тоод руу эргэлээ. Тийм ээ. Миний төсөөлж байсан шиг хаалга цэлийтэл дэлгээстэй байна. Байран дотор хаа нэгтэй лаа ч юм уу хасаасан гэлтэй. Бүдэг бадагхан гэрэл сөөмэн. Үгээвч тэглээгээд орчин дорныг шуудхан эл дот харчих боломж алга. Ерөнхийдөө гэрэлгүй шахан бүдэг вараан орчин тунаран байна. Бэ олж анзаарсан зүйлээсээ болоод ирэхгүй гайхан зог туслаа. Энэ миний мэддэг төсөөлж байсан шиг байр биш вэ? Хуучин цагийн угсармал 3 өрөө орон сууц яавч биш. Үргэлжилсэн урд хонгил байх бөгөөд хоёр ханыг нь даган хідэн 10 өрөөний хаалга яраан байхын тэр. Яг л зочид буудал шиг. Удалгүй тэдгээр хаалганууд нээгдэж тэндээс янз бүрийн толгой зөвхөн гарч ирээд над руу шагаан харах шиг. Хөрийн ирэхгүй хэрд хийж гайхшин баран самгардсан ухааны минь алсын нэгэн үзүрт. Энэ байр яавч юм зохион байгуулалттай байх боломжгүй шүү дээ. Эн чинь нэгдсэн нэг зургаар зурагдсан. Дээд доод байрнуудаас хамааралтай нэг стандартын орон сууцаа гужиртай гэсэн бодол орж ирнэ. Над руу гэлжин харах тэдгээр толгойнууд намайг өөрсөд рүүгэн ховстон татах мэт. Би яг л хөлөөлчихсэн аятай хөшин зогсож байснаа тэр зүг рүү хоёр алхам урагшллаа. Тэгтэл хойноос минь хэнийгэн охин шурдгийн гүйж ирээд миний өмнөр орон хаалгыг хаачглаа. Улаан будгаар хэрээс тэмдэг татсан төмөр хаалга. Бүх зүйл намжим болж хувирлаа. Ерөөсөн сая энэ хаалга нээлттэй байсан гэсэн ямар шинж алга. Хаалганы хажууд нэгэн охин цааш гарсан маягтай зогсно. Тань л нэгэн охин. Бүх зүйл намжим. Би цоожтой хаалга, наанан зогсох охин хоёр руу ээлжлэн ширтэж ямар ч хөдөлгөөнгүй зогссоор. Удалгүй хаалган тулаад цааш харан зогсож байсан охин энэ их шиг боллоо. Тэгснэг үргэлжлүүлээд ашгүй чи хүрээ дэрвүү чамайг ирхийг хүлээж байлаа гэхэн тэр. Олон жилийн өмнө сонсож байсан нэгэн танил дуу хоолой. Халиуны дуу хоолой. Тэр эргэж харлаа. Халиун мөн байна. Өөрийн ирэхгүй нүдийг минь нулимс бүрхлээ. Айл 32 жилийн өмнө ирэхэд над руу хараад инээдэг байсан 18 настай жаахан охины хөөрхөн царай яг л тэр янзаараа над руу гэрэл цацруулан ширтэж байна. Цаг хугацааны багцаа баримжаа алдагдж толгой иргэн өөрийн ирэхгүй хөл говьлава. Яг л өнгөрсөн цагт хүрээ дэрвүү гэлтэй. Би хогоо асгачлаа. Алив орооч. Одоо гэрт хинч байхгүй. 18 дахь халиун ингэж хэлээд төмөр хаалгыг нэн додогш явж орлоо. Би ч түүний араас хар зөнгөөрөө дагав. Өнөөх түрүүний зожид буудал аятай олон өрөө. Тэдгээрээс цухан байсан толгойнууд цөм алгаа. Ерөөсөө л тийм зүйл огт болоогүй байх нь. 32 жилийн өмнө намайг ирэхэд угтаж авдаг байсан 32 доод айлл хуучны тэрл янзаараа намайг өгтөн авуухан тэр. Гэрэлтэй, дулаахан,
ханын цаасан ч гэсэн яг л урдын тэр хэвээрэн. Харах гэж, гараас нь надхах гэж, хацрыг нь үнсэх гэж яаран ирдэг байсан халиун ч гэсэн яг л тэр янзаараа байж байна. Халиун миний гараас хөдлөн дагуулсаар урд цагт бид хоёрын орж суудаг байсан булангийн өрөөндөө оров. Бүх зүйлийг эрэлтээ. Урдын сайхан тэр л янзаараа. Тэр намайг буудан дээр суулгасан хацар дээр минь үнсэв. Тэгснэн ичингүүрэн буруу харж булангийн шүүгээр үгэн очиж хаалхыг нээв. Тэнд байгаа жижигхэн давхар хаалтыг нээж ханан завсар ямар нэгэн зүйл хавч болж байна. Бүх зүйл бүр дэндүү гэмээр бодтой. Би өөрийгөө хормхон зурт асар удаан хугацаанд үргэлжилж байсан хардарсан зүүднээс нь сэрчихүү хэмээн бодов. Өнгөрсөн 32 жилийн амьдрал минь ердөө нэг зүүд байгаад эцэст нь сая л нэг арайхийн сэрсэн айта. Цэнхэрэнгийн джинсийн шорт, урд саарл бодвол көмсөж, эрвээх хэлбэртэй хавчаараар үсэн хавчсан 18-тай халиун над руу инэмсэглэн ширтэн. Тэгснэн хайтва мөн ч удаан хүлээлээ дээ. Гэхдээ чамайг ирэхийг мэдэж байсан. Хизээ нэгэн цагт ингээд ороод ирнэ гэж. Ягд гэвэл чи сайн хүн юм чинь. Би чамайг хүлээгээд л байсан. Чамд хэлж чадахгүй юм байсан. Тэгээд хэлэх учраа олохгүй муухай аш гаргасан. Намайг уучлаарай. Би чамд амаараа хэлж чадахгүй үгээ бичиж хадгалдаг шүү дээ. Чи мэднэ. Чамайгаа би ямар их сансан гэж хэлв. Ингээ би юу гэхээ мэдэхгүй хэсэг зур ангалзан байснаа. Би ч бас чамайг сансан гэж ээрч гацсан хэллээ. Халиун над руу инээмсэглэн ширтэж байна. Тэгснэн чамайг ингээд ирсэн болохоор сэтгэл амарлаа. Баяртай гэж хэлээд бослоо. Тэгээд хажуугийн өрөөр үгэн алхачихав. Би хайрлаж дурлаж байсан охиныхон араас харсаар хоцорлоо. Цааш харан алхаж буй халиуны хоёр мөр чичгэн хөдөлж байна. Магадгүй өөлж байгаа юм болов уу хэмээн бодож амжив. Халиуны араас гүйцэж очоод чанга гэх чин тэвэрмэр санагдана. Гэвч ягаад ч юм хөлөө минь зууран удааширч халиунаас хоцорч байна. Би халиунаас 32 жилээр хоцорч байна. Гэвч би зогсолтгүй зүтгэсээр эцэст нь халиуны орсон том өрөөний хаалгыг нээж чадлаа. Өрөөнд гэрэл алга. Цонхонд хөшиг алга. Годомчны гэрлийн сөөмгөр туяа өрөөнд нэвтэрж хавь орийг бүдэг бадагхан харагдуулна. Таазнаас унжсан гэрлийн унжуурганаас хэн нэгэн хүн хоолоогоороо бомлогдоод өгчгөж тэр өгсөн би савлан хөдөлж байна. Эцэст нь би энэ хүнийг халиун болохыг танилаа. Өдөр саяхан л миний нүдэнд харагдсан өнөөх 18-тай гэрэлдсэн хөөрхөн царайтай охин биш болчихж ядарч туйлдсан үрчиж цөхөрсөн төрхтөө 50 настай өрөвдмөр нэгэн эмэгтэйн цогцос савлан хөдөлж байна. Би шаналсан тань өөрийн ирэхгүй гиншин дуултлаа. Тийм ээ. Би 32 жилээр хоцорч байгаа ч савлан буу халиуны анаатай хоёр нүд нь гэнтхэн нээгдэн намайг олзлон ширтлээ. Тэгснэн би ингээд өгчвсэн хэмээн хятнан дуугарав. Би харж сонсож буйтан итгэж чадсангүй. Хамаг биемийн чичигнэн салгалж толгоо иргэн нүд харанхуйлав. Эцэстэн нүдний минь өмнө савлан буу халиуны цогцос булингартан бүдгэрсэр би ухаан балардлаа. Хэрэв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой.